Хөгжим бол бодит ойрхоор оюун ухаан, зүрх сэтгэлийн мэдрэмж хоорондын зуучлагч юм. Хөгжим бол баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог хүний сэтгэлийн илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 Зум продакшн хамтран хөгт чим нэвтрүүлгийг 7 хоног бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна. Төлөвлөгч өөрөө зохион байгуулагч, дуучин хамтлагтайсан ямар хамтлаг лээ? Юу анхч ер нь дуулж гисэн бүр 90-д онд л доо анарх гэж хамтлагт байлаа. Дараад нь номац гэж хамтлаг байгуулад одоо талигач ганг гэдгэд номац гэж хэсэг яваад тэгээд сүлд профитс болоод тэгэл сүүлийн хэдэнжилч нэх сүртэй ч юм хийгөө зүгээр найзуудаараа нийлээд ганц хоёр кавер тоглолт зохион байгуулалт өөрөө дуулаад яг нь метал хөгжим дуртай тэгээд дуулах хүсэлтэй болохоор тэгээд энэ нойсыг яагаад хийгээд байгаа юм бэ? Ямар ч ашиггүй гэд хоёлаа дүнгэцээ машин дотор ярьж явлаа. Ер нь яг одоо Noise Metal Festival яг одоо фестивал гэдэг утгаараа 2014 онд анхны фестивал хийжсэн. Тэгээд яг анхнаасаа шууд олон улсын гэдэг олон улсын метал фестивал хий гэж бодоод тэгээд уусаа Монголд ч яг хөө Niceness Fest яг амьд хөгжмийн фестивалууд гэвэл Niceness Fest тэгээд Playtime фестивалууд байсан. Тэгээд яг 100% метал фестивал бол Монголд байгаагүй. Тэгээд тэрэг хий гэж бодоод 2014 онд анхныхын зохион байгуулсан. Тэгээд анхныхаа зохион байгуулалтаа шууд Канадаас Монгол гэдэг нэртэй хамтлаг ирээд тэгээд 9 эрдэнэ хамтлаг тухайд Монгол бас яг анх удаа ирээд тоглож ирсэн. Тэгээд зориг гаргаал тэгэл ерөөсөн яг би даач фестивал хийж байгаагүй туршлагагүйсэн. Тэгэл ямар ч гэсэн тэгэл фестивалыг хийгээд нэг цөм шатаж аваад тэгээд одоо бол шатаад байгаа шүү дээ. Тэгээд яагаад тэгээд үгүй одоо яагаад гэдэг нь бол угаасаа энэ хөгжмийг тий Монголд байх ёстой хөгжих ёстой гэдэг утгаар нь хийж байгаа. Тэгээ хийсэр байгаа. Тэгээд ер нь гэхдээ яг хоо гэд одоо сүүлийн 6 одоо 7 дахь жилдээ гэсэн үг шүү дээ. Бараг тэгээд хийгээд мэдээж ингээд алдаанууд дээр суралцаад явж байгаа. Тэгээд яг noise promotion болох тэр би өөрөө нэгэн Монголд промотер болсон. Тэгээд гадаадас одоо тасралтгүй ерөнхийдөө 6 жил тасралтгүй гадаадас жил болгон ингээд ямар нэгэн хамтлагуудыг авчираад тоглуулдаг. Тэгээд одоо хамгийн оргил нь бол Sepultura тэгээд Marduk хоёрыг авчирсан. Тэгээд миний хувьд бол тэр яг нэг багаас Sepultura-г сонсч Marduk сонсч одоо яг шүтдэг байсан хамтлагуудаа хийцэн цагт Монголд авчирна гэж ерөөс төсөөлж аваад тэгээд ямар ч нэг мөрөдлүүдийнхээ нэгийг хийсэн. Тэгээд яг энэ метал дээр одоо яг энэ 5-6 жилгээд дараалаад хийцэн болохоор Азтай ч гэсэн ингээд ерөнхийдөө яг noise promotion-ыг нэлээд сайн мэддэг болцсон. Noise Metal Festival ч гэсэн ингээд ер нь дэлхийд мэддэг болцсон. Тэр нь тодорхой хэмжээнд яг одоо энэ чинь метал хөгжимч өөрөө нэлээд underground тал руу байгаа. Тэгээд яг Монголд ингээд метал фестивал байна гэхээр одоо гайхдаг тийм. Тэгээд морь өмдөг хэд нөхдүүд тэгээд яг Монголд метал фестивал байна гэхээр гайхаад тэгээд ямарчсан одоо Азтай бол манайхыг мэддэг болцсон. Тэгээд noise promotion одоо гадаадын зарим хамтлагуудын Азийн аялын тоглолтыг энэ гэсэн зохион байгуулахад тусалдаг болцсон. Тэгээд яг энэ Азийн бусад орнуудын зохион байгуулагч нартай бас холбоотой ажилладаг болцсон. Тэгээд одоо яг ер нь тодорхой хэмжээнд танигдсан л да. Одоо дэлхийд гэх юм чааш. Тэгэхээр одоо нэгэсэнд бол мөрөөдөл чинь л явж байгаа учраас л чи noise festival хийгээд байгаа шүү дээ. Тэгээд яг одоо энэ чинь яг олон жил ингээд тасралтгүй хийгээд хүмүүс танигдсан болохоор ингээд дууд гаднаас хамтлагууд надтай харьцаад тий за ямар ч зүйн Монголд юм зохион байгуулдаг найдвартай хүн байд юм байна ингээд итгээд Монголд
одоо ирж байгаа байхгүй. Тэрнээс шууд хэр баргийн хамтлаг бол зүгээр одоо би энэ хамтлагийг өрөх гэсэн ингээд холбогдох юм бол хийцэж ирэхгүй л дээ. Одоо сепультура ярьсан болохоор дараагийн маш том хаалга нэгтгэж байгаа. Сепультура одоо ер нь яг домогт хамтлагуудаас гэвэл одоо сепультура Монголд ирсэн байна. Шведийн Мартюк хамтлаг Монголд ирсэн. Польшийн одоо домогт Вейдер хамтлаг ирсэн, Хейт ирсэн гэх мэтлэн. Тэгэд би яг хажуугаар нь яг noise promotion бол ер нь цааш зүгээр зорилго бол зөвхөн металл хөгжим гэхгүй ер нь бол яг би хажуугаар нь одоо бас инди рок хамтлагуудыг авчирч байсан. Ганц хоёр электро тэгээд ер нь явандаа яг гээд хаяж гисэн гэл нэг дуртай хип хоп хамтлагууд ч гэсэн байгаа тэгэхээр энэ бол урлагийн бүх ер нь яг гээд яг зүгээр noise promotion гэдэг утгаараа зүгээр урлагийн яг бүх чиглэлээр яг энэ Монголд гадаад хамтлагуудын тоглолтыг яг зохион байгуулдаг тийм л ерөнхийдөө одоо компани гэх юм уу ийм одоо компани болохыг л зорж байна. Ер нь бол манай Монголд одоо маш цөөхөн байгаа шүү дээ. Ийм одоо юу гэдгийг тоглолт зохион байгуулахад одоос тэг жоох ингээл нэмэгдээл байгаа болохоос ш. Бас одоо гадаад явнууд бол энэ бол аль олон жилийн түүхтэй учраас тэгэхээр яалчгүй Монголд бол байх хэрэгтэй. Тэгээ ер нь яг Монголд тоглолт зохион байгуулахын хүндрэлүүд их байгаа л да. Тийм бол одоо юу гэдэг чинь одоо гадаадаас хамтлагууд ирэхээр одоо Монголд ирж байгаа юм чинь ингээд хөөрхөн амттай ингээд ядуу орнч гэдэг юм одоо юу гэдэг чинь тэгэл тэгж одоо эднэрт ирээд үнгүй тоглолч хямдхан тоглолч гэхгүй шүү дээ. Яг бусад одоо орнуудаар ингээд аялын тоглолтоо хийж байхдаа ямар үнэтэй ямар зардалтай хийж яг тэрүүгээр хийдэг. Тэнгүүд Монголын зах зээл нь өөрөө жижиг, харьцангуй жижиг. Тэгээд хүмүүс нь бас яг санхүүгийн одоо боломж чадах харьцангуй ер нь бол тийм одоо чадaltaй биш. Мөнгөний ханшны хувьд бол их муу. Тэгээд юу гэдэг чинь жоох муугаар ирчин бол ихэнх нь тэгэл нөө зохиолын дууны тоглолтуудыг 10-20 мянган төгрөгийн билет аваад үзээ сурцсан. Тэгээд тийм болохоор гэдэг нэг одоо билетийг биш одоо нэг тоглолтын билетийг 50-60 мянга 70-80 мянга гэхээр пепа ямар үнэтэй ингээд тэгсэн мөртлөө одоо яг цаад гарч байгаа зардал мартал одоо юу гэж чинь сепультура ирэхэд л 11 хүн ирсэн. 11 хүний онгоцны билет 11 хүн тэд нар чинь том хамтлаг одоо буухта нэг өрөөнд 2-3 орохгүй хүн тус бүр нэг өрөөнд орно гэл тэдний одоо бүх буудлах нь зардлын одоо тосч авах зардал гэл одоо идэж уух бүх зардлын даагаад тэгээд дээрэс нь шүүд одоо тэр цалингийн нөгөөд тэгж явдаг ба тэгж одоо ингээл тэднэр хил давал хятадд тоглоход л хамгийн хямдхан билет нь гэхэд 130-40 мянга 200 мянгад явчихдаг байхгүй. Тэгээд тэнд болох тэргээд нэг билет аваад тоглолтуудаа үзээд сурцсан ерөнхийдөө зохион байгуулалт сайтай. Тэгээд хүмүүс нь тэрийг ч гэсэн одоо ойлгодог. Тэгээд тэр хүндрэлүүдийг ойлгодог болохоор гээд эртнээс билетээ худалдаж авдаг. Тэгээд одоо early bird гэл хямдруулалтаа билет гаргахад pre-sale-ээр нь билетүүд бүгдийг сайн авчдаг байхгүй. Тэр нь болох дээр эргээд бас яг тэр тоглолтоо зохион байгуулж байгаа хүнд нь их хэрэгтэй. Одоо одоо нэг санхүүгийн хувьд илүү баталгаатай болчихж байгаа байхгүй. Тийм чинь амар. Яг бол эргэтэн би гээд эртнээс одоо зочид буудлаа захиалцсан онгоцны билетээ захиалж гарч би өөрөөсөө эхлээд төрүүлээд мөнгө гаргаж ирсэн. Тэгэхээр тэр мөнгөө эргэж олж авахын тулд би билетээ төрүүлж зардаг. Тэгээд яг хөө ер нь бол гэхдээ анхныхаа бодвол одоо хамаагүй дээр болчихно. Тэгээд хүмүүс бас одоо надад итгэл нь ч гэсэн арай илүү болцоо. Одоо өмнө ч ингээл ийм хамтлаг авчирна гээгүүт үгүй хотлоо яриа л те авчирч чадах юм уу гээл те ерөөс нэг үл итгэсэн байдалтай. Тэгэл үгүй авчирна гингүүт л за авчирсан хончил харын мар гэдэг ч юм те. Тэгээд яг л ирэх боллоо ингээл аль биесна цар гарan гутал гэх хүмүүс одоо яг үнэхээр за тэгвэл за яг тэдний аль биесна вебсайт дээр яг Монгол гэж Улаанбаатар гэж бичих юм бол яг итгэе гэл. Тэгэл яг нөгөө одоо тэр нэг Facebook өөрсдийнхээ пэйж мэж дээр гээд за ингээд аялын тоглолт ингээд Улаанбаатар гэл гутал итгэж байгаа байхгүй. Тийм тэгээд тэгэхээр одоо яг нөгөө нэг noise
фестивал хийгээд одоо л тодорхой хэмжээнд ингээ явчихж штэ. Тэгэхээр яг үүгээ ер нь яаж яваад энэ металл гэдэг одоо урсгалтай холбогдсон юм. Ер нь одоо багаас л хөгжим дуртай байсан. Амьд хөгжим дуртай. Хитээдээс яг металлыг сонссон яг. Яг металл урсгал яг металл гэдгийг ойлгож гэвэл нэг 10 одоо нэг 13 4-төөгөөс юм. Тэгэхээр чинь тэр 13 4-төөгөөс чиний үеийнхэн бол тэр хүчин бүгд Backstreet Boys одоо юу гэдгийг нэг арай өөр хөгжим сонсоо явж байсан. Хоёр нэг цөөхөн байсан. Тэгэхэд яагаад металл руу орчих вэ? Яг эхлэж би баг 5 настай байхад л одоо Nazareth сонсдог, Queen сонсдог, Roxette сонсдог. Тэг өөрөө бас нэг 2 дугаар ангиас найрал дуунууд дуулдаг. Тэгэл тэр үеч яг би 5 настай Орос руу явчихсан. Тэгээд тэр үеч нь Орос зөвлөлт холбоот ус байсан. Тэгээд тэр үрч нэг ганц сувг гардаг. Тэгээд яагаад энэ бүмд манайх нэг гэртээ нэг кассетны тоглоулагч та тэгээд ер нь баг миний анхны сонссон яг амьд хөгжмийн хамтлаг ер нь Status Quo юм байна. Тэгээд нөө Status Quo-гийн нөө бар хүн болгоо мэдэндээ нөө You're in the army now. Oh, you're in the army гэдэг тэр дуу сонсвол амар тэгээд 5 6-т бацсан тэгэл тэр дууг нь тэр хамтлагийн тэр кассет нь банк ерөөс тэрийг сонсвол тэгээд тэгсээр бол ер нь тэр нэг гитартаа тэр амьд хөгжимтэй тэр бөмбөртөө тэр хөгжимл ер нь чихэнд илүү наалтцсан юм шиг байна. Тэгэл Queen амар дуртай. Тэгэл одоо 91 онд чинь Монгол буцаж ирэл тэгээд 91 онд тухайд нэг Freddie Mercury-г өнгөрсөн гэдгийг сонсвол жоохон бацсан багтаж уйлж муулаад тэгэл тэгэд 95 6 онд чи яг нэг хороолт хамгийн анхны тэр одоо метал мьюзикээс өмнө бас нэг дэлгүүр байсан байна. Тийм тэгэл тэнчэнс тийм нэг лангуунаас юу тэр үеч нэг 8-д нэг Польшоос амирх CD кассет масет зөөдөг. Тэгээд тэнчэнс яагаад бүмд нэг дэлгүүр урсан чинь кассет зарч байсан юм. Тэгээд кассетныхын зүгээр нэг зураг нь амар таалагдаад амар Cannibal Corpse-ийн Butchered Birds тэгээд Cannibal Corpse амар ихсэн. Тэгээд Sepultura-гийн тэр 96 оны Roots цомог тэр мөрийг тэгэл анх сонсвол тэгэл зурагнаас нь олж эхлээд аа. Тэгвэл тэрээс өмнө бас нэг одоо тэр тухайд чинь юу MTV channel би гардаг байсан. Тэгээд тэр үеч одоо яг 93 4 онд чинь яг ид нэг одоо grunge rock-ийн үе байхгүй юу. Тэгээд тэр үеч чинь Nirvana амар сонсдог, Nirvana сонсдог, Pearl Jam, Stone Temple Pilots, Soundgarden гэл хамтлагуудыг амар сонсох дуртай байсан. Тэгэл ер нь тэгсэр бол ингээд метал хөгжим тэр дундаас бол хамгийн яг илүү угаасаа зүрхэн шигдсэн юм биш. Тэгэл хайртай хөгжим. Сонсоод уйлдмаар санагддаг дуу байдгүй ер нь. Уйлмар санагддаг уу? Яг зүр одоо хүмүүс одоо метал хамтлаг гэхээр ингээл заавалчгүй ойрлж чарлсан амар хүнд гэж ойлгоод байдаг. Тэгтээ метал хамтлагууд дунд одоо амар уянгийн бүргээд нэлээд юм меланхолик тийм амар уянгийн хамтлагууд олон байдаг шүү дээ. Тэгтээ яг тэд нэр одоо яг хуучин Anathema жишээ нь Anathema Catatonia гэдэг хамтлагууд бол одоо илүү тийм doom metal тийм нэлээд хүнд урсгалтай байж одоо сүүлдээ болох тэр илүү тийм прогрессив одоо опет жишээ ингээл нэлээд прогрессив болсон нэлээд уянгийн тэгэл зарим дуунуудын сонсоод үнэхээр уйлмаар уйлжсэн үе байгаа яг гэл нэг тэр сэтгэлийн утсыг хөндөд яхаар чинь тэгэл яг гоё шүү дээ. Угаасаа ямар нэгэн урсгал чиглэл дуунд дуртай болоод тэрнэндээ ингээд сэтгэл хөдлөл нэгдвэл ялч байгаа л да. Тэгэхээр одоо болохоор Монголд хамгийн анх одоо жишээ нь хамтлаг. За чамайг 90 оноор ч Монгол тийм хамтлаг байгаагүй шүү дээ.
За аясын салхил 80 онд гараад гэхдээ уран бүтээл нь бол 90 онд бол их тэгж гарч хүмүүст бол яв хүрээгүй. Тэгээд амьд хөгжим гэдэг чинь бол тэр үед бол бүр ингээд байхгүй болсон. Тэгээд хамгийн анх ямар хамтлагийг сонсоод ямар мэдрэмж төрж ирсэн. Яг Монголын хувьд болох тэр яг хамгийн анх метал гэх юм бол хурдын яг анхны цомог одоо чон ингээл тэд нар ч бол яг илүү тийм нэлээд метал элемент шингээсэн байсан. Гоё хурдтай тийм спид метал тоглодог. Тийм би тайзан дээр харсны чинь яриад байхгүй. Монголд хурдыг үзчихсэн. Гэхдээ хамгийн солиотой нь бол яг 96 онд сонсхийг хориглон Нисванис байхгүй юу. Яг одоо тэгч ерөөсөө нэг хэдхэн хүн үзчихсэн. Соёлын төвөргөд нөгөө цөөн амгаах яриад байдаг цөөхөн хүн суудсан гэдэг. Ерөөсөө нэг уртлын игнэгээр л нэг манай найзууд амгаах одоо болтол тэр яриад өгдөг. Би ч тэгээд нөө тэр үед ч яг одоо Нисванисхантай яг нөө бичлэн сайн танихгүй гэхдээ нөө сонсгой хориглон ингээл нөө юу тоглолт нь болно, соёлын төвөргөнд болно гэл тэгэл нөө найзуудаараа цугларал би нөө Нисвансын бэлтгэлийн байран дээр нь очил. Тэгээд амгаахын ярьдаг. Тэгэл та Нисванс мөн үгэл мөвгөл юу 50 билет авах шүү маргааш. Тэгэл нэг билет нь 1000 төгрөгчл 999 төгрөгчл нэг 1000 төгрөгчл тийм байсан. Тэгэл тавил очиж үзчихэл байсан. Тэгээд амгаах намайг тэгэл манай номер 1 фэн гэл. Тэгээд яг одоо тэгээд хамгийн анх нэг соёлын төв дээр үзээд чи мөн бол дандаа гадны амтлагуудыг яг за хурдын тоглолтыг эдрээ яаж за Нисванс бол арай өөр те өөрсдийг илэрхийлэх илэрхийлэмж бол шал өөр шүү дээ. Тэгээ одоо л яг тэр илэрхийлэмжээр явж байгаа. Тэг ингээд тууштай ингээд явж. Тэгээ яг ингээд Нисвансыг хамгийн анх сонсоод тавиулаа байхад чи зүгээр ганцаараа тэндээс яг юу бодож исэн. Үгүй бод зүгээр солиорч исэн юм чи. Зүг хал зурал тэгэл тэг чин амгаах хөр санаж байгаа хөө тэгээд тэр нэг тайзан тэр машин цашин эвдэрхий машин цашин тавьчихсан. Тэгэхээр чи ерөөсөө яг зүгээр л нэг яг солиотой нэг юм галзуу гранж тоглолт шилтэл тайзан тэр нь ерөөсөө бүгдөө өсөрж тавих. Бүгд тайз руу гарцсан. Тайзан дээр нөгөө машин цашин тэр чи өсөрж мөсрэл савал тэгэл тайзнаас тэр чинь нэг цөөхөйдгөө хүн байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн мөрчлөө тайзнаас нөгөө хэд рүүгээ өсөрч мөсрэл 2 дахь 3 дахь тэр санталын игнэр нь зүгт хүртэл өсрэл тэгэл сайхан сав шүү дээ. Тэр бол уусаа баг юм хизээш мартагдахгүй даа. Тэг хизээш мартагдахгүй ус гадна тэр үед чинь тэгэл яг бацаан байсан юм чинь тэгээд баг ер нь баг яг анхны л одоо рок метал тоглолт болчих жоохгүй тий. Тэгэхээр тэгэл сайхан савсан. Тэрний бичлэг байд юм уу? Битгэхгүй шүү дээ. Хамгаалалт одоо байт юм бол та нарын тархинд л байдаг юм байна шүү дээ тий. Өөр хүмүүст бол бичлэг тэр үед ч одоо ямар нэг ухаалаг утас камер байсан юм шиг. Гэхдээ гол телевизээс ирж бичээг багтаа хөөрхий дээр спонсыг бичдэг гэхээр ирэхгүй лээс. Тэр үчин тэр мантай байсан үе тий. 94 тэр чинь. Ариунагч нэг бас дууссан шүү дээ. Нисванс нууруулсан амгаах үгийн зохиос. Тий. Амгаах аян зохиос гарсан. Тэгэл найзууд юу тайзан гараад ариунагчийг хацран дээр нэг өмсгөө шүү. Би тайзан дээр гарч ирээд. Ариунагч гэдэг ямар ч өмссөн. Тэгээд тэр чинь бараг юу нэг сонин дээр гарсан баг шүү. Оо тий. Тоглолтын талаар биш чиний талаар гарсан юм шүү дээ. Тайзан дээр гарч өмссөн гэдэг. Яагаад гарсан юм. Тэгэхээр одоо нөгөө нэг юун дээр яг нэг хүмүүст одоо за нийт манай Монголд одоо ингэж яаж хүмүүс метал одоо сонсдог, рок сонсдог ч юм амьд хөгжим дуртай залуучууд бол бас ингэж улам их болж байгаа тий. Тэгэнгүүт яг нөгөө нэг тэр сонсож байгаа тэр хөгжимд дуртай хүмүүсийг эдгэр болохгүй нөхдүүд гэж хардаг бас нэг хүмүүс ингэж байгаад байгаа шүү дээ. Яг бид нар чи бүгдээрээ л одоо адилхан бид нар тэрийг ингээ үгүй шүү гэж ингээд нэг илэрхийлэмж ингээ явж лээдэг. Тэгээд яхад ерэн зүгээр үгүй одоо юу гэх юм те хүмүүс яг бидний хувьд бол
тэр хөгжмөө сонсоод тэндээс таашаал аваад явж байгаа гэдгийг бол бид нар мэдээд идэг. Бусад гадны хүмүүс харахад мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ юу сэтгэлгээг одоо яаж ингэж засах хэрэгтэй юм бэ? Хилээд байгаа шүү дээ. Хүмүүс ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөө би зөв хувьдаа бол ингэж боддог шүү дээ. Одоо яг энэ одоо тэр социализмын үеийн тэр тарих угаалгын бас нэг жоохон үлдэгдэл тэр нэг стереотип нэгэд одуулсан ингэ нэг өвлөгдөд яваад байдаг. Тэгээд нэг хүмүүс яг тэр тэгтээ бас яг олон юмны дотор ч нэг сайн ч байгаа муу ч байгаа. Тэгэхээр нэг хүмүүст төрүүлж муу талын илүү хараад тэрүүгээрээ бүгднийг дүгнээд идэм болов гэж боддгийн. Тэгээд хоёул түрүү ярьжсэн нэг л одоо playtime дээр зураг нэг тэр хитэн савж байгаа тийм ингээд хэсэг ингээд тайзан урд савж байгаа гүйж байгаа ингээд нэг биенийгээд ингээд түлхээл мүлхээл тийм ингээд нэг тэнгүүт тэрийг ингээд нэг жил болгон ингээд playtime-аас өмнө ингээд нэг хаанаас ч юм уу дахиж гаргаж ирээл шеэрлэл энэ бүгдөө мансуурцсан ингээд нэг элдвэр дуудаал тэгвэл миний хувьд тэр одоо би мансуурах байтга зүгээр тамхич татдаггүй тий. Тэгээд хизээч тамхи байнга тий. Үргэлж одоо тамхи битгий тий тамхи татдаг хүмүүс юм уу тамхи татдаг хүмүүсийн гудамжаар гэл нөө шүлсээ хайдаг тамхиныхаа ишээ замбраагүй хайдаг байдаг гэдэг дандаа шүүмжил тэрнтэй дандаа тэмцэж явдаг. Тэгэхээр зүгээр яг хүмүүс тэр тал дээр жоохон одоо бас тэр хөгжмийн философи тэр дотроо маш олон төрөл байгаа. Тэр олон төрлөөс нь бас ингэж ойлгоод мэдрээд сонсоод үзвэл бас арай өөр ойлголттой болно. Тэгэхээр одоо чинь метал хөгжим дотор бүхлөтэн том street edge гэдэг хөдөлгөөн байдаг тийм. Street edge-уд болох тэр бүгд цагаан хоолтой. Яг 100% vegan. Амьтны гаралтай ерөөсөө ямар ч бүтээгдэхүүн юу ч хэрэглэдэггүй. Дээрээс нь арх тамхи одоо тийм мансууруулах бодис юм эсрэг тийм тэгээд энэ clean буюу тийм цэвэр амьдралыг сонгоцсон. Тэгтээ хөгжмийн хувьд болох тэр дандаа юм метал хүнд хөгжим тоглодог тийм хамтлагууд одоо хүчнөө байгаа. Тэгээд миний одоо Монголд авчирч байсан хамтлагуудаас жишээ нь ингээл наацхан л ёо Sepultura-гийн дуучин Derek Green болох тэр цагаан хоолтой ерөөсөн бах иддэггүй. Тэгээд бас одоо уудаггүй. Тэгтээ яг нь ирээд бид нар цуг суугаад Монголд харихаас заавалчгүй амсах хэрэгтэй гэсээр ба тэгээд нэг уулгас тэгээд тэгэхээр ер нь бол яг хитрхийгээд нэг талаас нь гэж хөрширч харж болохгүй. Тэгээд мэдээж тэгтээ дотроо сайн тач юм байгаа муу тач зүйл байгаа. Тэгээд нэг номыг хавцаар нь битгий дүгнэрэл гэж хэлмээр байна. Тэр дээр бол. Тэгээд бас миний хувьд болохоор бас тэгж санагдаад байдаг байхгүй. Яг чиний үзэлдэг жишээ нь кинон дээр гэхэд те Монгол кинонууд хийхээр амьд хөгжим сонсдог хүмүүс гэхээр бүр хизээч бидний эргэн тойронд байдгүй хүмүүс тэнд зогсоод байдаг те. Тэгэхээр яг юм далд ингээд суудсан нэг ийм л хүмүүс байдаг. Тэгэхээр би үздэг Монгол киноныг үздэггүй л. Гэхдээ яг зөв ганц хоёр юм харж байхаар тэгэл нэг муу дүр гэхээр л нэг дандаа нэг юм халдсан болцсон тэгэл нэг юм шивэс мэвс ус сахивсан тэгэл нэг тартан тэгэл нэг метал дуу рок дуу тавьчихсан тэгэл тэд нар нэг муу дүр болж харагдаад тааш байдаг юм. Тэгээд яг хөтэ тэгээд сонирх нэгэн сонирхол сонсно үст. Тэгэхээр одоо яг метал гэдэг одоо хоёул ингээл метал хөгжим гэж яриад байгаа шүү дээ. Одоо хоёлаа яг энэ өнөөдөр хоёлаа нэг дууг сонгоцсон байгаа шүү дээ. Тэгээ энэ дууг яагаад сонгосон юм? Gojira гэдэг хамтлаг байгаа. Тэгээд Gojira хамтлаг нь дотор Францын одоо яг progressive technical death metal тоглолтог юм хамтлаг ба. Тэгээд Gojira хэлгээд одоо надад их таалагдсан зүйл нь болох тэр тэд нар одоо нэг байгаль дэлхийг хамгаалах тэгээд ялангуяа өөрсдийнх нь юм дээр далайн одоо амьд зүйлийг хамгаалахт одоо их хувь нэмэр оруулдаг. Дууных нь утганд дандаа юм их дэлхийг байгаль дэлхийг хамгаалах гэсэн нэг тиймэрхүү утгатай нэлээд өөрсдөө бас активистууд гэж хэлж
гэж болно л да тий яг энэ одоо Greenpeace мэстэж хамтардаг ч гэдэг юм уу тий ингээд байгаль хамгаалах, амьтан хамгаалах нийгэм төлөвлөгөөтэй хамтарч ажилладаг. Тий тэгээд тэр өөрсдийнх нь яг тэр дууных нь философи, амьдралын философи яг өөр одоо хөгжмөрөө илэрхийлсэн. Тэгээд ер нь одоо миний сүүлийн хэдэн жилд бүр дурлалцсан ч хамтлагуудад нэг тэгээд хэзээ нэг цагт Монголд бас авчирна гэж бодож байгаа. Тэгэхээр одоо яг дууных нь философи гэдэг байгаа шүү дээ. Яг нөгөө нэг хөгжмийг одоо чи нэг Гоширагийн философи гэдэг яг энэ дуун дээр нь одоо хоёлаа жоохон ингэ задлаад ингэ ярихад яг энэ дэр юуны тухай дуулаад байгаа. Би бол үннийг хэлэхэд бол энийг сонсоогүй юм байна. Наач би яг энэ үртэн сүүлд гарсан цомгийнх нь дуу бид зөв нөгөө яг сүүлд гарсан цомгийнх нь дуунаас нь хамгийн ихэнд гарсан хамгийн гоё сингл нь баггүй. Тэгээд яг зүгээр яг энэ дууны яг би өгрөө нь бол яг юу ороогүй. Тэгвэл энэ Гошира ерөнхийдөө яг юу Гошира болох тэр ерөнхийдөө бол яг энэ тэр байгаль хамгаалах тий яг одоо нөгөө хүн байгаль хоёрын харьцааны тухай их дуулдаг байхгүй. Одоо яг энэ бид нар хүн төрөлхтөнд ч өөрөө гэдэг нөгөө бид нар байгаль их дэлхийг амар ер нь гэдэг нөгөө одоо яг цэвэр консюмер буюу одоо яг хэрэглэгч үүднээс бид нар одоо байгалаас зөвхөн юмыг авдаг тий одоо амтан байвал амтаа алгаад чинь ухах юм байвал ухаад авчин гэдэг ч юм те эргээгээд болох тэр юу гэдэг чинь нөхөн сэргээлт хийдэггүй одоо зам болох тэр одоо гэл манайхан ч ингээл гараал энэ тент идэж уугаал тэгэл хог тариал явдаг те араас нь ингээл цэвэрлэл хүмүүст тэгэл шаардлага тавил над хогоо одоо нэг орк гэж ярьдаг шүү дээ. Тэгэл тийм оркуудтай амар тэмцдэг байхгүй. Тэгэл одоо саяхан тэгэл фэйсбүүкээр нэггүй хаанаас нэг мухар сүсэг нэг бон хүүхдийнхээ памперсыг авчил шийдчихдэг. Тэр нь одоо хаанаас гарсан ч мухар сүсэг юмдггүй. Тэгээд дээр үед одоо памперс байгаагүй л хэлэхтэй. Тэгэхээр гих мэтчлэн ингээд хүн өөрийн тэнэг юм хувиа хичээсэн. Тэгээд мухар сүсэг илүү тийм тэнэг үзэл бодлосоо болоод бид нар ингээд байгаль дэлхийг сүйтгэх тиймэрхүү одоо үйлчлэх гаргадаг учраас тэгээд одоо энэ Гошира хамтлаг жишээ нь одоо яг тэн дээр их шүүмжлэлтэй одоо шүүмжилсэн дуунуудыг тэгээд одоо хүн сохор байна гэдэг ч юм уу те ерөөсөө ирээдүгөө бодохгүй хувь ачсан байна гэдэг тэр талаас нь нэлээд ер нь яг метал хөгжим гэдэг чинь өөрөө ер нь яг одоо нийгмийн тогтолцоог эсэргүүцэж гарсан өөр хөгжим байхгүй яг одоо ажиллаж байгаа гэх юм уу те тэгэхээр ер нь бол яг метал хөгжмийн яг гол санаа нь бол ер нь яг одоо амьдралыг шүүмжлэх одоо үхлийн талаар амьдралын талаар одоо яг энэ дээр нэг юмсууд одоо үхлийн талаар гэхээр нөгөө нэг метал хөгжим сонсдгоо хүмүүс болохоор бүр аимшиг юм шиг бодоод байдаг шүү дээ. Яг үхлийн талаар юу гэж дуулдаг юу одоо тийм дуу философиос чам таалагддаг хэсэг нь юу гэдэг. Үгүй яг үхлийн талаар одоо ингэж юу гэдэг шиг Cannibal Corpse гэдэг яг одоо үхлийн метал гэж ярьдаг шүү дээ. Тэд нар ч ухтар яг үгээд үхлийн тухай дуулна шүү дээ. Тэгэхээр ингээд хүмүүс болох тэр ингээд хитрхий гэж аимшигтайгаар хүлээж яг зөв миний хувьд бол үхэл байх ёстой зүйл байхгүй юу. Тэгээ үхлээс бол айх хэрэггүй. Үхэл бол угаасаа хизэж хэрж болно. Угаасаа хэлэхгүй шүү дээ. Тэгтээ ингээд үхлийг одоо тэр чинь магтан дуулж байгаа биш шүү дээ. Зөвхөн үхэл гэд байгаа. Тэгээ үхлийг мэдрэх тусам ер нь үхлийн тухай ойлгох тусам харин одоо амьдралын үнцэн илүү тод болт юм уу гэж боддөг шүү дээ. Яг гэвэл нэг одоо хар өнгө байж цагаан тодорч байгаа. Цагаан өнгө байж хар өнгө тодорч байгаа. Тэгэхээр тэр контрастын ер нь амьдралыг илүү үнэлэх, амьдралд илүү талархах тэр үзлийг илүү хүчтэй суулгаж өгдөг юм. Тэгээд ер нь бол яг одоо Австралийн нэг эрдэмтдээ ямар сургууль үлээд нэг судалгаа гаргасан байдаг. Тэгээд яг метал хөгжим сонсдог эсвэл зүгээр ерөнхийдөө pop хөгжим сонсдог хүмүүс ингээд одоо тэр чинь нэг өсвөр наснаасаа ингээд сонсож эхэлж байгаа шүү дээ. Тэгээд 30 40 одоо яг ингээд нас хүрсэн үедээ одоо илүү
амьдралд одоо илүү нийгэмд төлөвшөж чадсан болох тэр амьд хөгжим, метал хөгжим сонсдог хүмүүс байсан байхгүй. Одоо юу гэдэг чинь илүү одоо багтаал тэр одоо юу гэдэг чинь одоо баруун дулуул мэдээж тэгэл янз бүрийн хүмүүс байгаа одоо юу гэдэг чинь тэгэл нэг арх уугаад үтцсэн, пив уугаад үтцсэн, магадгүй харт тамхинд хэрэглэгдсэн. Тэгтээгээд тэр тухайн тэр нэг өсвөр насндаа үтцсэн болохоор том болоод тэр ч тэргүй би юм үтцсэн юм чи одоо надад хэрэггүйгээд тэр муу зуршлаад ингээд нэг хайж тэгээд илүү нэг сэтгэлийн хаттай ч гэдэг юм те илүү ингээд нэг ерөнхийдөө одоо ингээд үхэл мөхөл одоо юу ч гэдэг ингээд тэр философи талаас нь ингээд ойлгоцсон ойлгоод тэгээд насан туршид илүү төлөвшсөн одоо тэгээд нөгөө хэсэгтэйгээ харьцуулсан чинь нөө багтаа одоо нөө бой банд маань тэгэл тэ нөө поп сонсдог нөхдүүд харин ингээл яг насанд хүрсэн хойно илүү одоо тэр нэг одоо хар тамхи донтох, амиа хоолох, архичин болох нийгэмд одоо дасан зохицох чадвар илүү суул, илүү тийм гутранг, илүү тийм сул дорой ч гэдэг юм уу те тэр талаас ингээд байсан одоо тэр яг сулгаагаар батлагдсан байхгүй. Тэгээд бас би нэг бас хүмүүс ингээд яг одоо метал хөгжмийг гэдэг яг одоо зөв газар зүүн талтын хувьд тэгээд одоо судлаад үзэх юм бол эргэжээ бол мэдэн шүү дээ яг метал хөгжимч өөрөө Европт ялангуяа одоо Скандинави орнууд тэгээд илүү Швед, Норвег, одоо Финланд мэлээд тэнцэнс хамгийн их одоо дэлхийд нэртэй алдартай метал хамтлагууд тэнцэнс л гардаг. Тэнд болох тэргээд яаж нэхэр нэгсэнтэй тухайн улс нь амжиргаа өндөр тухайн улс нь илүү баян байх тусам тэнд одоо гэдэг чинь 100,000 хүн дутанд ноогдох метал хамтлагийнхаа тоогоор илүү өндөр гэдэг байхгүй юу. Тухайн улс нь илүү буурай хөгжилтэй илүү ядуу байх тусам тэнд метал хамтлаг нь илүү бага байдаг. Тэгэхээр бас одоо тэр эдийн засаг тэгээд эдийн засагтай мэдээж холбох хэрэгтэй. Яг бол одоо метал хамтлаг үүсгэн байгуулахад чинь нэгэд ямар их хөрөнгө оруулалт шаарддаг вэ? Тэгээд ингээл гитар аавна, гитарын өсгөгч аавна, бөмбөр аавна тэр нэг айтайхан нэг хамтлаг босгод бол нэг дор хаяж 20-30 сая хэрэгтэй те ер нь бол тий. Тэгмэт Европт бол тэр боломж нь байна. Тэгээд дээрэс нь хүмүүсийн яг тэр сэтгэлгээний эрхчлөө одоо Скандинави орнууд бол одоо Европын орнууд илүү нэг шашнаас илүү хол болцсон, илүү одоо атеистууд нэлээд олон болцсон. Тэгээд тэрүүгээр одоо дамжуулан үзэл бодол нь илүү чөлөөтэй өөртөө илэрхийлэхтэй өөртөө илэрхийлэх тэр хөгжим нь илүү одоо яг рок хөгжим, метал хөгжим болчиход байна. Тэгэхээр магадгүй нэг амьдралын нэвшмэл нөгөө нэг санхүүгийн хувьд айгуу тийм олсон баян болоход тэр чинь айгуу өөр төвшин бидний одоо өөрөөр амьдраад шүү дээ. Тэгэхээр магадгүй нэг дуу хөгжмөөс авч нөгөө нэг өөрсдийнхөө мэдэрч чадахгүй юмыг дуу хөгжмөөс аваад хүмүүжил боловсрал гэдэг чинь нөлөөлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр яг бол метал хөгжимч өөрөө нэг одоо сонгодог хөгжимтэй холбоотой шүү дээ. Тэгэхээр нөгөө сонгодог хөгжим сонсдог хүмүүс метал их сонсдог. Метал хөгжим сонсдог хүмүүс сонгодог хөгжим их сонсдог гэж юм те. Яг тэр бас нөгөө хөгжмийн боловсрал нь илүү өндөр болчих юм л та. Яг нарийн дуулал метал хөгжмийг сонсож байгаа хүн бол нэлээд өндөр хөгжмийн боловсралтай байж тэр метал хөгжмийг одоо тэр хөгжмийг яаж явж байна илүү ойлгож сонсон шүү. Тэгэхээр яг одоо нөгөө нэг модорхож сонсож байгаа хүмүүс нөгөө нэг мундаг болох гэдэг нь биш. Яг нөгөө нэг хөгжим сонгодог хөгжмийг сонсоод гэдэг нь тэ метал хөгжим гэхээр яг тэр хөгжмийн дотор байгаа бүх хөгжмүүдийг наривчил сонсоод тэгээд энэ хөгжим яаж энтэй уялдаж байна, энэ бүтцэн ямар нэг гоё мэдрэмж өгч байгаа гэдэг бүх юм ширхэгчил сонсоход илүү мүлжүүртэй л дээ. Тэг би хүртэл одоо би ч өөрөө яг тийм яг хөгжмийн боловсрал бол байхгүй шүү дээ. Мэргэжил нот мот мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ингээд яг үгээд олон жил сонсороод ямарсан гэдэг нэг тодорхой хэмжээний бас ойлголттой болов. Тий. Тэгэхээр яг өгч байгаа мэдрэмжнээс гадна илүү гоё тийм үлжүүртэй сонсоход илүү нэг таашаал өгөх юмнууд нөшөө. Тэгэхгүй нэг жоохон ингээд сул юмнууд ингээд сонсож яхаар магадгүй нэг байнга метал сонсдог хүмүүс болохоор тийчээс нэг юм сонсоод шин сонь сод юм баг те
гэж явчихж Би зөв шиг яг нэг санагдаад. би бол зөв шулуухан шудраг хэлэхэд бол зохиолын дунд амар дургу. Тэ ер нь бол үз яддаг гэж хэлж байна. Тэр рэп капл пакрап тэр Tupac хамт нөө. тэр дуу сонсоод үү өстө гоё болчих. Өстө гоё усч байна л гэж бодсон. Тэр old school дуртай. Тэгэхээр яг хуучны юмд их дурлаад байна л да тий. Jimmy бол би хуучны юм дуртай. Метал гэхээр тэгээ заавал ганцхан тэрийг ингээд идэх тууширсан юм байна шүү дээ. Гоё юм бол сонсч байна. Сонсдог хип-хоп, электро хамтлууд байна уу? Биш Prodigy, Chemical Brothers FX Twin электро нийлээ сонсон шүү дээ. Гэхдээ электро дотор заавал хүндрүү нь орж сонсох байгаа шүү. Жоохон хардкор толрох. Тий. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт ирсэн үгэд баярлалаа. Угаасаа цаг маш богинохон байдаг. Эхлээд ярьсан мэт хоёр цаашдаа дараа нь өөр дахиж удаан ярилцах гоё өдрүүд ирнэ баг. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа баяртай. Тэгээ яг хөө төгсгөлт нь хүмүүс маска сайн зүгээрээ гэж сануулаа тий. Гараа сайн угаараа маска зүгээрээ тэгээд одоо корона гарцсан байна. Тэгэхдээ Монголын эмчнэр сайн ажиллаж байна. Одоо дотоод даалчаагүй бариад байна. Тэгээд бас эмчнэртэй талархах хэрэгтэй энэ ташрамд. Эмч нартай бүгдөө баярлалаа ялгаад хэрэгтэй. Тэгээд гэртээ яг юуг нь онцгой комиссийнхаа шийдвэрийг дагж байгаа хүмүүс бас баяр хүрэх хэрэгтэй шүү. Дагахгүй байгаа ш дагж байгаа хүмүүс нь тий. Одоо их хоёул студид байх гэсэн үг. Тийм бид хоёр ойлгохтой байгаа. За баярлалаа баяртай үг. За баяртай. Хөгжим бол бодит орхарах оюун ухаан, зүрх сэтгэлийн мэдрэмж хоорондын зуучлагч юм. Хөгжим бол баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог хүний сэтгэлийн илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 Зум продакшн хамтран хөгжим нэвтрүүлгийг 7 хоног бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна.